Хамгийн амархан аргаар вебсайтаа болцгоё. Сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Наранхогийн Сарангаа гэдэг. За би Бээжингийн сургуулийн маркетингийн чиглэлээр төгссөн байгаа. Ингээ та бүхэндээ маркетинг болон бизнесийн талаар мэддэг зүйлүүдэд хаваалцч видео бичлэгүүдийг хүргэж байгаа байлээ. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ яг хэрхэн хамгийн төсвөр хямц зардлаар вебсайт хийх үү гэдэг бичлэг оруулахар шийдлээ. Яагаад тэгэхээр мэдээж вебсайт хийнэ гэдэг бол компанийн хувьд маш чухал зүйл. Харин жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол тэр болгон их мөнгө төлөөл хүнээр хийх бол бас асуудалтай байдаг. Тэгэхээр би өөрөө маш амархан сайтуудыг ашиглаад өөрөө нэг өдрийн дотор сууж байгаа нэг сайт хийцэн байж байгаа. Тэгэхээр яг тэр туршлагаас та бүхэндээ хаваалцах гэсэн. Тэгэхээр мэдээж сайт гэдэг бол компани таны онлайн орчинд хүмүүст олдох, хүмүүст танигдах, мөн бизнесээ өргөжүүлэх хамгийн том хэрэгсэл болчиход байгааг хүн болгон мэдж байгаа. Гэхдээ яг өнөөдөр вебсайтын харагдах байдал ямар байна? Хайлт системд вебсайт нь харагдаж байна уу? Вебсайтын домен нэр буюу URL-ээ хүмүүс түгээж чадж байна уу гэдэг бол маш бас хүн болгоны хийж чадахгүй байгаа юм асуудал болчиход байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд бол та мэдээж вебсайтаа үүсгэх хэрэгтэй. Вебсайт хэрэг байгаа бол тийм ээ вебсайт доторх контентаа маш зөв бас байрлуулах хэрэгтэй. Доторх мэдээлэлээ маш сайн байрлуулах шаардлагатай байдаг. Дараа нь бол домен нэр гэдэг. За мэдээж хэрвээ та вебсайтаа бол бас аль үшийн энэ нэрнүүдийг мэдж байгаа бол амар байдаг. Хэрвээ энэ нэршлүүдийг бас мэдэхгүй байгаа бол шинэ хүнд бол бас их ойлгомжгүй юу яриад байгаа гэдэг нь бас тодорхойгүй байдаг. Тэгэхээр би та бүхэн тавчхан тайлбарлахад домен гэдэг маань ерөөсөө таны компани нэр гэсэн үг тийм ээ. Интернетэд олдох таны компани нэр буюу вебсайтын хаяг гэсэн үг домен гэдэг. Хост гэдэг бол таны энэ интернетэд байгаа таны вебсайт байрлаж байгаа тэр байршлыг тийм ээ. Тэр байрлуулж байгаа газрыг хост гэж ерөнхийдөө ойлгоод байгаа тийм. Тэгэхээр энэ доменыг худалдаж авдаг энэ бас хостыг худалдаж авдаг юм байлээ. Тэгээ энийг бол ерөнхийдөө Монголд бол iTools segment гэсэн ийм нэг сайтнаас худалдаж авдаг юм байлээ. Тэгээ ерөнхийдөө та бас эдрийг өөрөө сайн ойлгочих юм бол эндээс бас авахад бол илүү их таны цагийг хэмнэх үүднээс энэ мэдээллийг оруулж байна. За тэгээд мэдээж блог гэдэг юмыг бол маш их хүмүүс хөтэлдэг. Блог маань бол маш их контентийг бэлдэж хэрэглэгчнэрт үнгүй мэдээлэл өгж хэрэглэгчдээ татдаг. Энэ мэдээж энэ сүүлийн үеийн маркетингийн хэлбэр байж байгаа. За мэдээж энэ олон зүйл маань бол маш том өөрөө тусдаа салбар, өөрөө тусдаа мэрэгжил энэ талаар ярих бол маш олон зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ зөвхөн вебсайт гэдэг юм дээр фокус хийгээд төвлөрөөд яриа. За тэгэхээр хэрхэн гол асуудал маань хэрхэн яг хэлбэр аргаар вебсайт хийх вэ гэж. Тэгэхээр би компаниудынхаа олон компаниас ингээд ажиллаулдаг, хамтардаг. Тэгэхээр энэ олон компаниудаа сайтыг хийх бол маш асуудалтай. Хүнээр яг ингээд төлбөр төлөөд хийлгэжсэн. Тэгэхээр тэр төлбөр төлөөд хийлгэхэд бол яг өөрсдийн компани хүмүүсийг дахиж нөгөө яг сайтыг байнга монетайз буюу тэ байнга арьсуулахаас сургах бас хэцүү байдаг. Тэр хүмүүст бүх юм зааж өгөх бол маш их хугацаа шаарддаг. Мөн вебсайт хийж байгаа хүний ч гэсэн яг сонгохдоо энэ хүн яг үнэхээр сайтаа миний сэтгэл хүртэл хийж чадах уугүй юу гэдэг ч гэсэн бас асуудалтай. Тэгээ маш өндөр зардлыг ч гэсэн биднээс шаарддаг. Тэгэхээр яг би ямар шийдэлд хүрсэн бэ гэхлээр гадаадын маш олон вебсайт өөрөө хийдэг ийм сайтууд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө сайт гэдэг бол хуучин шиг ингээд олон код хичээл тийм ээ ийм хүн дээр ойлгох шаардлага болсон юм байлээ. Энэ WordPress, Weebly, Wix.com гэдэг ерөнхийдөө ийм гадаадын 3 сайт. Тэгэхээр энэ 3-аас би Wix-ийг ерөнхийдөө хамгийн хэрэглэгд хэлбэр хэрнээ хамгийн зардал багтай юм байлээ. Weebly ерөнхийдөө энэ Weebly, Wix хоёроо ерөнхийдөө нэлээд хэрэглэхэд ойролцоо санагдсан. Энэ хоёуланг нь бол маш хэлбэр ийм сайт бүтээх аргууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та бүхний би энэ дээр пост дээрээ тэр нэг сайтны линк тавьсан байгаа. Та тийш ороод үзээрэй. Тэр сайтыг бол ерөөсөө би өөрөө сууж байгаа л нэг өдрийн дотор хийчихсэн. Тэгэхээр ер нь бол энэ сайтыг хийгээд бол би ямар ч IT-ийн мэрэгчлгүй хүнтэй ямар ч IT-ийн мэдлэггүй хүн хүртэл ингээ хийх боломжтой ийм сайтууд байгаамаа. За тэгэхээр энэ дээр бол та шууд нөгөө домен нэрийг хөдлөөд авсан ч болдог. Мөнгө төлөхгүй зөвхөн энэ Wix.com гэсэн нэртэй урталт нь өөрийнхөө компани нэрийг хийгээд ерөөсөө ямар ч үн төлбөргүйгээр өөрийн сайтаа болох боломжтой. За тэгэхээр дараагийнх нь юу вэ гэхээр Pinzig юм гэж байгаа. Энэ маань ерөнхийдөө манай Монгол залуучуудын хийсэн сайт бүтээх ийм сайт илээ. Тэгэхээр мэдээж энэ гадны WordPress, Weebly, Wix-ийг хийхэд та заавалжгүй англи хэлтэй байж бүх юм ойлгодог.
Тэгэхээр бас аюу хэлний бэрхшээл гарах магадaltaй. Харин манай Монгол залуучдын хийж байгаа энэ шин санаачилсан зүйлийг бол би маш их дэмжиж байгаа. Тэгээ жижиг дунд бизнесээ маш их дэмжсэн ийм одоо сайт байхаа гэж би бас бодож байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ монгол хэлээр шууд өөрийнхөө сайтыг бүтээх хүсвэл нь пин цэмэг эмэнийг бас орж үзээрэй. За ингээд та бүхэндээ анхаарал хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ өөрсдөө маш гоё өөрийн гэсэн сайтуудтай болоорой. Тэгээд бизнес хийж байгаа усаад бүгдээрээ бие биенээ дэмжиж өөртөө мэддэг чаддаг мэдлэг туршлагуудаа ингээд хаваалцжээ гэж хүсэж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн видеогоор дахин уулзцаая.